Хобби нэвтрүүлгийн ээжит нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн зочноор жижигцүүгээр хичээлдэг тамирчин Алтан Дэвш шах маань хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийг мэндийг хүргье. Энэ өдрийг мэндийг хүргье. Жижигцүү гэдэг нь Япон үг гэсэн. Тэгээд яг энэ үг яг ямар үгийг илэрхийлж байгаа юм бэ? Та үзэгчдүүдэд тайлбарлаад өгөөч шүү дээ. За одоо жижигцүү гэдэг нь одоо уян хатан гэсэн үг дээ. Жижигцүүгээр хизээнээс хичээлж эхэлсэн юм бол? Би анх 2022 оны 12 сараас хичээлж эхэлсэн. Тэгээд нөгөө 10 сард яг манай сургууль дээр оюутлын гэрэл төсөл гэдэг нэг тийм жижигцүүгийн спорт гэдэг хүүхдүүд шуугаад идэв гэж хагаад. Тэгээд би сонирхоод анх 2022 оны 12 сард хулан багш тэрэ тэгээд очиж бэлтгэл хийж эхэлсэн. Аливаа спортууд ийм дүрмийн дагуу явагддаг. Тэгвэл жижигцүү яг ямар дүрмийн дагуу явагддаг юм бол? Жижигцүү болохоор тулааны спорт гэж байгаа нь өрсөлдөгчөө дэвжин дээр гараад хөл гарт нь өчиж боож унагаан тийм контакт спорт гэх юм. Бид нэр эхлээд дэвжин дээр яслаад гарч ирээд шүүгчтэйгээс нь өрсөлдөгчөөс нь тэгээд шүүгч файт гэсэн дохиох юм бол тэмцээх эхэлж наал гэсэн барилдаа эхэллээ. Тэгээд өрсөлдөгчөө хамгийн дөрөв дээр нь босоогоос унгах гэж үсэн. Босоогоос унгаа бол 2 нь аавна. Түүнээс цаашаа дээрээс нь даралт яваа тойроод паста дараа дэвтүүл 3 оноо, дээр нь суул 4 оноо. За тэгээд ард нь нурууг нь аваад бэкийг авах юм бол 4 оноо авдаг. Таны авсан хамгийн дээд тунаа хэд юм бэ? Минийх нэг 15 16 л байдаг. Эмэгтэй хүмүүс жижигцүүгээр хичээлдэг юм болов уу? Хичээлгүй яах вэ? Тэр нь ямар ч хүн хичээлэхэд тохиромжтой спортлтой жижигцүү. Энэ хүртэл хичээлэхэд шамдарч байсан үе гарсан уу? Шантарч байсан үеигээс мэдээж ойлгомжтой тамирчин болгонд байна. Тэр бас манай нэг жингээ асахад бол хэцүү шттэ 2-3 нэг хоолгүй явна. Тэгээ жиндээ орчвол тэмцээнд ороод амжилттай болцох гэдэг. Эсвэл гадагшаа тэмцээнд явах зардал ч юм уу тиймэрхүү юм дээр хэцүү хэцүү. Гэтэ яг хөө эзэж бити бууж өг never give up гэдэг үг өгдөн штэ. Тэгээ тэр үгийг аягүй хардаг болохоор бууж өгдөг үү. Альва спортууд ийм багш дасгалжуулагчийн ингээ нөлөө бүр маш их байдаг. Та гоё дасгалжуулагчийн талаар яриаш тэх үү? За миний хувьд бол хамгийн анхны багш маань одоо Батбаатарын хулан гээд жижигцүүгийн хар бүстэн дэлхийн аваргын мөнгө хөрөл медаль тамирчин байдаг. Тэгээд яг анх ороход манай багш айгу өөдөөс гоё инээгээд өгчээсэн байхгүй юм. Яванда манай туслах багшаар мөнх гэрэл гээд одоогийн Монгол улсын шүүгч хүн орж исэн. Тэгээд 23 оны 12 сард яг албан ёсоор одоогийн багштай болно гэдээ манайх одоо бүхний тамирчин Жанлав зохицол гэдэг манай эрэгтэй багш. Ингээд одоогоор бол 3 багштай. Хамгийн гоё юм урам өгдөг, дэмждэг багш нь л багш нь. Хамгийн гоё урам өгдөг гэвэл манай хулан багш миний болохгүй байгаа юмыг болохгүй дээр нь шууд хэлцдэг. Намайг дэмжих юм дээр аягүй сайн дэмжиж чаддаг. Алтан Дэвш шах маань болохоор яг студид хулан багшийнхаа тухай бүр маш их ярьсан. Тэгээд өнөөдөр болохоор яг жижигцүүгийн дугуйлан дээр нэрээд хулан багштай болон ангийнхан хүүхдүүдтэй хамт суусан байна. Оюу толгойн гэрэл төслийн тухай товчхон яриад өгөөч дээ хүү. Гэрэл төсөл маань одны ээлжинд Сонгон ахын дүүргийн 4 сургуулиас ингээ 30 хүүхдийн үн төлбөргүйгээр хичээлүүлээд манай энэ Тандар Бич Академиг үүсгэн байгуулаад анх эхэлжсэн. 2 дахь жилдээ Баян зүрх дөрөөр шилжээ. Шогийн акт ингээд бас яг энэ жижигчдтэй манай адилхан энэ клуб үүсгэсэн баггүй юу? Тэгээ 3 дахь жилдээ амгалан гачууртын тийшээ Элисиум гэдэг энэ клубыг байгуулад ингээ ажилласан. Манай шавнаруудын хувьд гэх юм бол амьдрал нь яг нэг хэсэгэн газараа буцлаад идэв штэ. Яг тийм нөхцөл байсан бол одоо энэ хүүхдүүд маань энэхүү төслийн хүрээнд зөндөө олон улс орнууд үзээд дэлхийдээ танилцсан. Жижигцүүгийн спорт маань өөрөө бас сэтгэл зүйн спорт гэж явдаг. Тулааны спортоос гадна сэтгэл зүйг эмчлэх, хамт олон нийгэмшүүлэх гэдэг спорт байгаа. Тийм учраас энэхүү спортыг маань сонгоод хичээллүүлж эхэлсэн. Хүүхдүүдийн хувьд маань асар их өөрчлөлт өгсөн юм гоё төсөл гэж хэлж болно. Оролцож байсан тэмцээнүүдээс хуваалцаач дээ хүү. Маш олон тэмцээн байд. Хамгийн дурсамжтай гэвэл сая 2 сард Таиланд улсад зохион байгуулах Азийн аврал шалралт тэмцээн. Яагаад вэ гэхээр энэ удаа манай клубийнхан маш олон тамирчид ирэх аваад бид нэр яг өөрийнхөө сайн найзуудтай цуг бэлтгэл хийдэг хүмүүстэйгээ цуг хоол тэмцээнд яваад үзэх айгүй гоё юм. Таны ингээд ерөөхдөө бол оролцож исэн тэмцээнүүд яг аль улсад зохион байгуулагдчихсан бэ? За хамгийн анх 2023 онд Солонгос улсад би манай клуб Солонгос улсын Carson Gracie гэдэг клубтай хамтарсан бэлтгэлээр 10 хоног тэгээд давхар тэмцээнд оролцоод ирж байсан. Тэгээд үүнээс хойш 4 сард нь би хамгийн анхны залуучуудын Азийн аврагт явж үзсэн. Арабын нэгдсэн Эмират улсад бас ирээд 5 сард одоо бол жил болгон зохион байгуулагдаж байгаа юм. Хятад улсын 90 хот тийм хилийн чандын тэмцээн болдог, бүсийн зэрэглийн тэмцээн болдог болсон. Тийшээ нэг явж үзчихсэн юм байна. 8 сард энэ Орос улсын Эрхүү хотод болдог энэ
Battle Pro гэдэг тэмцээн байдаг. Тэрэнд бас 8 сард явж ийлээ. Түүнээс хойш сая 2 сард Ази явах Таиланд болсон юм байна. Давхцсан тоогоор бол нэг 30-40 тэмцээнд оролцсон баха. 30-40 тэмцээн 3 жилийн дотор уу? Тий. Вау. Та одоо яг хэдэн медальтай юм бол? Медалаа тоолдог болохоор битэг. Ямар ч нэг 2 тууз бол өрцөн баха. Та өөрийнхөө ирээдүйн мэргэжлийг сонгосон уу? Ирээдүйн мэргэжлийг одоо л ер нь сонгож байна дөө. Таны ирээдүйн мэргэжилд энэ хобби чинь яг яаж нөлөөлөх бол? Маш томоор нөлөөлөх байх гэж бодож байна. Яг миний сонгосон мэргэжилтэй л одоогоор л яг спортын сэтгэл зүйч болъё гэж боддог байхгүй. Тэгэхэд би өөрөө ингээд спортоор өөрөө хичээлж байгаа болохоор дараа нь би сэтгэл зүйчлэгээ тамирчинд би сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөд би өөрөө яг тамирчны оронд байгаад үзсэн болохоор илүү давмгаалсан баха надад. Спортын сэтгэл зүйч яг зохих юм шиг санагдаж. Яг энэ спортын сэтгэл зүйч чинь яг юу гэдэг юм бол? Одоо тамирчдын сэтгэл зүйг хангаж өгнө гэсэн үг. Одоо том тамирчид том тэмцээнд явах гэхэд ингээд сэтгэл зүй асуудлууд айгүй их байдаг байхгүй юу? Дарамт халтууд айгүй их байдаг. Үүнээс гарахт нь туслана. Тийм тамирчдад зөвлөгөө өгнө. Монголын дэмжээ эсвэл юм гадны орны дэмжээн дээр барилдах юм ялгаа байдаг уу? Маш том ялгаатай шүү. Монголд бол нэг боцсон юм байхгүй гараад барилддаг. Гадны тэмцээнд ингээд том тэмцээнд оролцоод үрхээ амар эвгүй байдаг надад л. Хамгийн анхны Ази аваргаар яг ингээд би алалтай зааланд ингээд өглөөнөөс хойш байж агаад тэгээд яг нөгөө нэг барилдах гад коучтойгоо гарсан чи ингээд маш том дивжээ, маш том заал, гэрэлтэй тэгээд айгүй их сандарч ирсэн. Тэмцээнд орохдоо ингээд сандарсан байдлаа яаж дардаг вэ? Одоо хамгийн дөрөв тэгэхээр нэг урт гоё гүнзгий амьсгаа аваад барилдаандаа биш хажууд өөр юу болж ийн яаж нээж ин тиймэрхүү юм ингээд өөрийгөө завгүй байлгах юм бол өөрийгөө сатааруулчих юм бол тэгээд дивжин дээр гарахад бол ямар ч сандралгүй байна. Барилдах үед танд ашигладаг тактик байгаа юу? Тактик бол тамирчин болгонд байгаа. Миний хувьд бол тэгээд эхлээд ямар ч сан босоогоос унгаачих юм уу те тек тауныг 2 хоног аваад тэгээд дараа нь пасаа игээд тэгээд тэндээс ашиг боломжтой сабмишн үйлдэл хийж бол тиймэрхүү тэгж л барилддаг та. Энэ спортоор хичээлснээр танд ямар өөрчлөлтүүд гарсан юм бол? Урд нь жоохон тийм сахилгагүй дэггүй хтэйдэг байсан. Тэгээд одоо засарж байгаа. Тэгээд ер нь спорт гэдэг ямар гоё зүйл вэ гэдгийг ойлгоод ирсэн. Одоо ер нь зөвхөн жижигзүүчлэлтгөө Монгол улсад олон улсад тийм амжилт гарч би зүгээр ямар ч хамаагүй спорт үздэг байсан ч гэсэн гээд дэмждэг болсон тийм үнцэрхэг үзэлтэй болсон. Таны бэлтгэлийн нэг өдөр хэрхэн өнгөрд юм бол? Өглөө яг хичээлд яваад манай хичээл 1 цаг тардаг. Бэлтгэл 2:30-д ордог. Гэрлүүгээ манай гэр сургууль орхон гэрлүүгээ орж цайгаа уучаад цааваад дэшээ гараад суугаад яг л 2:30-тай бэлтгэлтэй болчихдог. Тэгэл бэлтгэлээ дарчаад орой гэртээ 5-6 цаг гэртээ. Тэгээд багш яг нөгөө нэг хичээлийн хуваарийг бэлтгэлийн хуваар эргээд тааруулсан байдаг болох. Ер нь их асуудал хүндрэл гараад байдаг. За манайх одоо 2 салбар дээр 7-5 удаа бэлтгэл ордог. 7-1 2 өдөр амарна. Нэг өдөр орохдоо 2 ээлжээр хичээлтэй. Нийтдээ одоо 2 салбар нийлээд 100 гаруй явцтай. Та надад ийм хамгийн амархан энгийн юм ихнээс заагаад өгөөчтэй хөө. За. Хойноос нь боох мэх гэж байгаа. Энэ хүний нод 2 хүрээний цуцсан дээр дараад энэ миний амьсгалыг одоо хүчил төрөгчийн хааж өгнө гэсэн. За тэгэхээр чи энэ гарыг ийшээ орууллаа. Ингэж оруулаад энэ тохон дээр энэ гараа тавиад тэгээ ингэж татна. За хийгээд үзэх үү. За нэш. Зөөлийг. За. Ингээд гарыг орууллаа. За энийг ингэ сайн нуулж өгнө. За энийг ингэ тавилаа. За хойшоо татаж чангаллаа. Дахиад чангалтаа. За орцсон. Ойлгосон. За чи дүш ахын үзүүлдэ. Манай охин зөөл хийж үзүүлнэ шүү чи. За чи урд нь чи өөрөө мэдрээд үз ямар мэдрэмж төрд юм бэ? Дахиад эрүүгийн доогоор ингэ оруулаа. За яа энийг өөр. Ойлгосон. Яг энэ таны дугуулангийн насны ангиллууд яг багаас нь дээшээ та ингээ хилээд өгч дээ хөө. 5 наснаас 18 насны орд яг манай клуб дээр л хичээлдэг. Бусад клубуд бол 5 настай эсвэл бүр 50 хүн хичээлж болдог. Тийм хичээлдэг клубуд байгаа. Хоббитэй байхын үн цэн юу вэ? Хобби гэдэг чинь одоо өөрийнх нь дуртай зүйл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд дуртай зүйлээ хийхээр хүн өөрөө амар жаргалтай болно доо. Тэгээ яг үн цэн тэр ад жаргал тэгж бодчих. Энэ хоббитэй байх, хоббигүй байх хоёрын ялгаа нь юу юм бол? Ялгаа нь хоббитөө над жаргалтай, хоббигүй над жаргалгүй. Манай нэвтрүүлгийн ивент итгэвч бидний дуртай Фабио. Гэр бүлийнхээс нь спортоор хичээлдэг хүмүүс байдаг уу? Манай гэр бүлээс одоо ах мах сакс тоглодог тийм л эс. Ер нь спортоос хол байсан энэ манай гэр бүл.
Гэрээхэн дэмждэг үү? Гэрээхэн бол маш сайн дэмждэг, 100% дэмждэг. Болноо миний хүү чаднаа гэл. Яг нөгөө нэг ярих юм бол анх би маш олон тэмцээнээс малтарч байсан байхгүй юу? Ер нь медаль авч чаддгүй тийм байсан. Тэгэхэд ингээд манай том ах зүгээр штэ, унжил байдаг штэ. Чи чадна штэ, болно штэ гэдэг айгүй их дэмждэгсэн. Би одоо тэрнээс нь болоод ингээд бууж өгөөх гэж боддог. Та жид зүгээс өөр дугууланд явж үзчихсэн үү? Би яг 100 бод даам спортоор 3-4 жил хичээлжсэн багасаа. Даам нүүхэд ингээд яг дараа хүнийхээ юмныг дараачийн нүдлийг харж нүүдэн штэ. Тэгэхээр танд яг жид зүг яг ингээд барилдахад яг тэрийг нөлөөлдөг үү? Нөлөөлөхгүй байх уу? Ер нь за тэр хүн тим хийчих байх та гэж бодоод тэрнийх нь өдөөс юм бэлдээд ер нь хэлэлх хийдэг. Та ингээд олон тэмцээнд орж исэн гэсэн. Тэгээд тэр ингээд тэмцээнүүдэд бодохоор юм нэг уйлмарч юм шиг эсвэл яг тэрэн дээр ингэчгүй явдаа гэжсэн юм нэг юм байсан уу? Байсан. Тиймэрхүү тохиолдлууд бол зөндөө л гэсэн. Хамгийн тод санджаагаар бол саяны Азийн аврах шалралт тэмцээнд би эхний барилтын дээр маш хариуцлагагүй барилттай хийсэн. Жижигхэн юмн дээр жижигхэн деталь дээр алдаа тэгээд нэг оноогоор хожигдчихсэн байхгүй. Тэр л жоохон харамсалтай. Тэгвэл хамгийн их юм өөрөөрөө бахархажсэн тэмцээн аль тэмцээн бэ? Бүсний ангилалтай улсын авраг гэж болдог байхгүй юу? 2024 оны бүсний ангилалтай улсын аврагаар би тэгэхэд яг спортоор хичээлээд 1 жил болцсон байсан. Тэгээд өнгөд сар бүстэй байсан. Тэгээд тухайн үед би миний өөрийн манжин нэг 46 47-тай байдаг гэсэн. Тэгээд манажин цуглаас болохоор дээж нэр үүштэй 50 кг-оор ороход би тэгээд анхны жил нэг анхны залуучуудын жил залуучтай дандаа ах нартайгаа үзнэ гэж. Тэгээд тэр үед яг дээжиндээ ороод би цэнхэр бүсний ангил би сарл бүстэй хөвгт барилтаа. Тэгээд би финалт жийсэн. Тэр тэгэхэд тэд л өөрөөр үнэхээр их барахсан. Та одоо яг ямар өнгийн бүстэй юм бэ? Одоо яг өөрөө цэнхэр бүстэй залуучтай тавьж байгаа. Болохоор гэрэл төслийн анхны тайлан дээр сарл бүсээ авч ирсэн. Тэрний дараа жил шар улбар шараа алгасаад би шууд ногоон бүсээ аваад тэгээд энэ жил 5 сар цэнхэр бүсээ аль байсаар авчихсан. Одоо л нэлээдэн жилийн дараа ягаан бүсээ авах та. Цэнхрийн дэшээ ягаан. Ягааны дээр бор тэгээд хар бүс гэж. Жид зүгээр хичээлж үзье гэж бодож байгаа хүмүүс та яг ямар зөвлөгөө өгөх вэ? Мэдээж хамгийн түрүүнд бэлтгэл дээр өрөөдөр ямар гоё байдгийг мэдрээд үз. Яг найз шиг гэр бүл шиг ч юм байж чадна. Тэ ингээд медалаа аваад юм 1 2 3 гэдэг юм нэг дугаар дээр зогсдээ штэ. Ямар мэдрэмж төрдөг вэ? Аврага авахудаа үнэхээр гоё. Яг нэгдүгээр хамгийн өндөр нь бол зогсон штэ. Мөнгөн медаль дээр бол тим дээр алдсан юм ингээд тухайдаа бодно. Ер нь гэхдээ ямар ч медаль авсан хинч баярлалаа л да. Медаль аваагүй хүмүүс зөндөө багт медаль авчаад уурлаад байлмах шүү дээ. Хамгийн юм дээдлэлд одоо нэгдүгээр байранд зогсохоор юм нэг төрийн дуу ингээд ихшгэлдэг штэ. Яг тэгэхэд ямар мэдрэмж төрдөг вэ? Би бол одоогоор яг төрийн дуулаа ихшгэлж үзээгүй. Гэхдээ яг ингээд монгол хүмүүс ингээд яг цуг том тэмцээнд явхад ингээд төрийн дуулаа ихшгэлэхэд үнэхээр аюу гоё идэг. Одоогоор миний ганц хүсэж байгаа юм төрийн дуулаа ихшгэлж үзмээр байна да. Яг өөрөө алтан медаль дээр зогсон. Жид зүгээр үлгэр дуурал авдаг тамирчин байгаа юу? Үлгэр дуурал авдаг тамирчин бол манай багш. Манай хулан багш. Яг ингээ ямар нэгэн хоббигоороо хичээлэхэд ингээ гэр бүлийн дэмжлэг хэр чухал гэж та боддог вэ? Гэр бүл бол мэдээж хамгийн чухал те. Яг өөрийнхөө хүсэл хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг ингээ дэмжихгүй байгаа дээр тэр хүүхд ганцаараа явахд юм хэцүү шүү дээ. Тийм тэгээд миний бодлоор бол угаасаа ар гэр сайн дэмжиж байгаа бол сайн тамирчдаг ер нь ар гэрийн сайн дэмждэг байх л гэж боддог. Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч бидний дуртай Фабио. За баярлалаа. Урьж оролцуулсанд маш их баярлалаа. Жижигзүгээр хичээлж байгаа хүүхдүүдэд зээж битгий шантраарай. Үргэлж мөрөөдөлтөө үнэж яваарай. Өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.